маш хариуцлагагүй ажилласан. Одоо би шүүхийн шийдвэр бичгээр миний гар дээр ирсний дараа би холбогдох байгууллага дараагийн гомдлоо гаргана. Миний энэ хэрэг үнэн зөв шийдэгдэх. Би хөлөө өрөх газараа явна. Би үүгээр дамжуулаад энэ хэвлэл мэдээлэлээр дамжуулаад би тэр 1 сарын 19-нд задарсан тэр бичлэг яагаад тэр энэ өнөөдрийн шүүх тахиванд болсон 14 дахь хавц тэр материал авагдаагүй байж тэр дутууд улмыг ирүүлсэн тэр хавц тэргийн материал дээр үндэслээд ийм 3 хүүхдийг цагаатгаад нөгөө даваг дөрж гэдэг халдвар чинь бүх насаар авч байна. Би тэр очлоо гандны ээжээс гарсан тэр бичлэгээ би холбогдох байгууллагад би маргааш нөгсөн. 11 мөрдөн байцын халбын тусгай субъектэд 102 бүх холбогдох байгууллагад өгсөн. Би хуулийн байгууллагад гаргасан гомдлынхоо хүсэлтээ аваад дараагийн би байгууллагад би хандна. Шүүх бол шудраг байгаа. Шүүх юуг үндэслэж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр тэр мөрдөн байцын халбанаас үдэгдэж ирсэн тэр хэргийн материал тэр яллах дүгнэлт үйлдэж байгаа тэр хяналтын прокурор нарын дүгнэлтээр үндэслэж шийдвэрээ гаргадаг. Тэгэхэд манай Монгол улсад яаж вэ? Бүхэл бүтэн мөрдөн байцаа халб. Бүхэл бүтэн хяналтын прокурор. Энэ охины хэрэг дээр харалтаа, кейсийн та нар харалтаа. Хяналтын прокурортой холбоотой ёс зүйн хурлаа шийдвэрлэггүй байж шүүх хурлыг болгосон. Би асар их гомдолтой байгаа. 14 минутын бичлэгийн талаар яригдаад байгаа шүү дээ. Тэр бичлэг өнөөдөр тавигдсан. Хэн байдгүй л тэр бичлэгийг ард түмэн тавиад үзүүлэлтэй. Хяналтын прокуророо мөрдөн байцаа халбаа. Би энэ Монгол улсад шудраг ёс гэж байдгүй гэдгийг би энэ жил гарангийн хугацаанд энэ 581 хоногийн хугацаанд би харлаа. Хитээ хохирогч яллагдагч хохирогч өмгөөлж байгаа өмгөөлөгч нь Монгол улсын шүүхийн шийдвэрийн өмнөөс цагаатгнаа гэж захин хуудаснаа сошиалд тавиад гимгэн хүүхдийг цагаатгнаа гэд болдго юм уу? Шүүхийн өмнөөс шийдвэр гаргадаг өмгөөлөгч нарыг би өнөөдөр энэ хэрэг дээр харлаа. Өгсөн үг хэлэх биш гэж гараас хөтлөх ганц өргөмн хүртэл энэ 2 хоногийн хугацаанд тэр шүүх танхимд би асар их гомдолтой байна. Тас. Монголч үг хэлэх үү? Өнгөрчүүгээр дахиж гомдол гаргах уу? Гаргаа шүү дээ. Гаргаж тараа тий. Тэр өнөөдөр 2 өдөр Өнгөрч 14 минутын бичлэг болж чадаагүй гэж Тийм бас батан буудчтай явчих тий. яг одоо шүүхийн шийдвэр бол бүрдэж ирсэн хавц төргийн өрөөнд шүүх шийдвэрээ гаргалаа. Одоо тэр шийдвэр гардаж аваад бид нар зогсч мэдээжтэй шүрт гомдлоо гарганаа. Мэдээж хохирогчийн гомдол та нар сая байр суурийг сонссон бах те. Гэмтэргээ шинжгүй гэдэг үндслээр цагаатгачлаа. Тэ 3. За тэгэхээр энэ дээр болвол яасан бэ гэхээр бид нар яг мөрдөн шалах ажиллагаа те тэр шатанд сайн нөө ээжийн бичсэн, ээжийн тавьсан тэр нэг яриа байсан. Voice бичлэг байсан.
Тэр бол одоо хамгийн анхны хэргийн газрын онцгонд гэмт хэрэг шалгаж байгаа хэргийн газрын үзлэгтэр ээж очсон бичлэг хийгээд байж ах нь өөрөө зүй ёсны асуудал уу гэдэгтэр бид нар холбогдох газар нь гомдлоо гаргацсан байгаа. Тэ? Тэгээд ийм л яг процесс бол хэргийн хамгийн анхны хэргийн газрын үзлэг ингэж явсан байна. Хавтас тэрийг анханасаа хохирогч гэдгээр бүрдээд явчихсан байгаа. 3 удаа шүүхээс буцсан. 3 удаа шүүхээс буцаад исэн үндсэл нь өөрөө юу байсан бэ гэхээр одоогийн энэ хэрэгт холбогдоод байгаа Номын Эрдэнэ Ган Эрдэнэ хоёрын энэ үйлдэл оролцоон дээр дүгнэлт хийгээчээл гэдэг үндслээр 3 удаа шүүхээс бид нар буцаасан шүү дээ. Буцааж ирээд прокуророос хийсэн ажиллагаа нь мэрэгчлэлтний тодорхойлолт гэдэг нэг юм авчирсан. Өөр ямар ч ажиллагаа хийгээгүй. 9 сарын 17-нд бол энэ дээр бид нар бас тий урьдчилсан хилцүүлэг дээр хүсэл тавьж буцааж ирсэн шүү дээ. Тэгээ одоо сая 9 сарын 17-ноос буцаж ирэхэд хохирогч тэгээд яллагдагч гэдгээр татаад авчирсан шүү дээ. Тэгээ одоо яг бүрдэж ирсэн хавц тэргийн өрөөнд шүүхийн гаргасан шийдвэр нь тэр 3-ыг цаагаадах чинь. Тэгэхээр сая хохирогчийн ээжийн хэлтгэгчлэн мэдээж гомдолтой тий. Тэгэхээр энэ гомдолтой гарсан шүүх шийдвэрээ гаргах тий бид нар бол хуулийн дагуу гомдлоо гаргана л гэсэн байр суурьтай байна. Анхаар хохирогчдээ нотлох баримт байсан юм уу? Нотлох баримтаар ороогүй шүү дээ. Тэгтээ яг тэрийг бол үндслэр шийдвэр гаргасан гэж ойлгож болохгүй. Нотлох баримтаар бол ороогүй тэр чинь сошиал тавигдсан мэдээ. Зүгээр тэрэн дээр бол хэргийн үйл баримтыг яриад Ган Эрдэнэ ээж нь тэнд зогсож байгаа тэр чинь өөрөө хуульд нийцэж гин үү гэдэг асуудлыг бол бид нар холбогдох газар нь гомлоо гаргацсан байгаа. Ган Эрдэнэ ээж нийтлэл байгаа шүү дээ. Одоо тэрийг нөгөө дуу хоолойны шинжээч гэдэг юм уу томилуулаад гаргах одоо эвлүүлэг муу эсхийг тогтоох боломжтой юу? Гэхдээ одоо тэрийг харин бид тэд шалгуулахаар өгчихсөн байгаа. Тэр бол хавтас тэрэгт авагдаагүй баримт гэхгүй юу? Тэ? Тэгтэл энд чинь бид тэд яг ямар ажиллагаа явсан бэ гэдэг дээр бол эргэлзээ төрчихөж байгаа байхгүй юу? Анханасаа энэ нөгөө хэргийн газрын үзлэг яаж явагдсан те? Тэр ажлын хэсэг байгуулагдсан, тэр ажлын хэсэг хуулийн хүрээнд ажиллаж чадсан юм уу? Прокурор хяналтаа тавьж чадсан юм уу гэдэг дээр бид нар удаа дараалал гомдол гаргаад яваад гэсэн та бүхэн мэдэх бах те. За. Ади. Стop баярлалаа. Нэг аваач ямар гэж болоод. This mini cream is all who mixed it. I just feel it. I just feel it.